сургуулиас Монгол Улсын ардын жүжигчин Хүрээбаатар төрийн шүлэгч байгаач. Намжлын ном бацлах хэмээн нэрмжит Уртын дууны тэнхмийн өнөөдөр зөвчүүлэн нээж байгаа үлээ. Ингээд өнөөдрийн энэ сайхан Уртын дууны тэнхмийн нээлтийн ёслолын тулзыг хайлтж өгнө хэмээн соёлын их сургуулийн захирал доктор профессор Сонин Тосол Монгол Улсын төрийн соёлын ургийн яв зөвхөлтөн хөгжмийн зохиолч Шаруу нарыг хорж байна. Албиосоор нээж өгөх нөх мэн соёлын их сургуулийн захирал доктор профессор Сонин Тосолыг урьж байна. За баярлалаа. За манай хүмүүс наашаа бүгдээ дүүрэн ороод ирэх. Наашаа дээшээ шүрмөнээ. За наашаа ишээ. За өнөөдөр бол манай соёлын их сургууль нэг сайхан хүндтэй, хайртай өдөр болгон бидэнтэй хамт байдаг хүнийхээ нэрээр нэрлэгдсэн сангийн 10 жилийн ойгоос хамтдаа тэмдэглэж байна. Дэлхий бол Монгол гүйгээр бол бас сайхан биш тийм үү? Монгол уртын дуугаар бүтэн биш. Уртын дуу маань нор банцдуугаар бүтэн биш. Үнэхээр нор банцдугаан дуу бол биднийг алс хол байхад эх орныг ижи аавыг оролдог. Уртын дуу гэхээр нор банцдугаан дуусан сэрүүн сайхан хангаа буйхан замт твий нар чихэнд өргөж уянгалдаг. Тэр хүмүүс өнөөдөр бидэнтэй хамт байхгүй ч гэсэн үргэлжийн одоо байгуулсан үйлсийг бид нар өргөжлүүлээд явж байгаа учраас бидэнтэй бол өдөр болгон хамтдаа бол байдаг ийм хүн байгаа. Тэртээ 1990 онд манай сургуулийг анх байгуулагдаж яхад Нор Банцдугай маань Алдарт уртын дуучин маань энэ ангийг уртын дууны ангийг анх байгуулсан цагаас нь хойш өнөөдөр
140 уртын дуучныг бакалаврын зэрэгтэйгээр 50 ширхэг дуучныг магистрийн зэрэгтэйгээр төгсгөөд байна. Өнөөдөр мөн төдий хэмжээний 120 гаруй сурагч оюутнууд уртын дуугаар суралцж байна. Тэгэхээр энэ манай Монгол улам л одоо юу гэдгийг дэлхийд гайхагцын өв соёлоо улам одоо өөрсдөө сурах, энүүгээрээ бахархах, энүүгээрээ дэлхийд өөрсдөө таниулах. Тэгээ Монголын нэрийг хуудас болгоход багшийнхаа эхэлсэн, үргэлжлүүлсэн, хөгжүүлсэн үйл хэргийг соёл урлагийн их сургууль бол нэр төртөө авч яваа. Тэгээ бид нар энэ тэнхмийг байгуулад багшийнхаа номноос энэ үгийг бид нар энэ зориуд өдөр болгон энэ үгийг харжээ гэж энэ бол тавьсан байна. Энэ бол манай багшийн маань бидэнд үлдээсэн гэрээсэл. Энд бол манай соёл урлагийн их сургуулийн хийх ёстой бүх ажлыг багш маань ингэж тодорхойлсон байгаа. Энийг бол энд сурж байгаа манай оюутан бүхэн, энд ажиллаж байгаа манай багш нар бүхэн энэ одоо үгийг бол одоо урайгаан болгож, хөтөлбөрөөн болгож ингэж авч явах ёстой. Тэгээ Нор Банзад сан бол 10 жилийн өмнө байгуулагдсан сан. Тэгэд их тийм хүний хувь тавилан, их аз жаргалтай хувь тавилантай хүн байсан. Та нарын багш чинь их сайхан хантай намсрын банзар гэж Монголын утга зохиолд үргэлжилсэн үгийн утга зохиолын асар том мастер байсан. Тэгээ энэ хоёр хүний гэр бүл Монголын бас орчин үеийн нийгэм соёлын амьдралд орон зайгаа эзэлсэн сайхан охтуудыг төрүүлсэн. Дэлгэрмаа гэдэг арчлалын анхны одоо түүчэлж явсан гарын 5 уран багт цөөх хийдийн эмэгтэйчүүдийн нэг. Дэлгэрмаа бол манай Нор Банзад байна. Намсраа банзагч байна. Бага охин нь үнэхээр тийм сайхан гэр бүл өссөн хүн бол аав ээжийнхээ ачийг, аав ээжийнхээ амь амьдралаа зориулсан тэр урлаг, соёл, ард түмэнд нь зориулахаас илүү хувь тавилан бас байхгүй юм аа гэж би ингэж боддог. Тийм учраас бас манай дэлгэрмаа бол бас их өндөр хувь зохиолтой эмэгтэй. Өөрөө улс эх орныхоо улс төр нийгмийн амьдрал том байр суурь эзэлдэг эмэгтэйгээс гадна бас тийм хүмүүсийн үр хүүхэд болж төрсөн хариуцлага гэж бас асар их том юм байт юм байна. Бас ийм чадaltaй хүүхдүүдтэй байсан учраас бас өнөөдөр Монголын соёлыг, урлагийг, утга зохиолыг уртын дууг одоо байнга дэмжих бас ийм чадал чансаад ингэж бас хүрсэн байна. Тийм учраас бол цаашдаа ч гэсэн манай энэ Нор Банзад сан бол олон зүйлийг хийн. Уртын дууг дэлхийд олон хүнд түгээхэд энэ сангаас бас төлөвлөж байгаа, хэрэгжүүлж байгаа олон үйл ажиллагаанууд бол байгаа. За манай уртын дуу чиглэсэн олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Зөвхөн уртын дуу гэлтгүүгээр ерөөсөө энэ хүүхэд залуучууд руу чиглэсэн маш олон ажлуудыг энэ Нор Банзад сан бол эхлүүлсэн, хийсэн. Ер нь ийм төрийн бас байгууллагуудын, төрийн бас сангуудын үйл ажиллагааны нэг шинэ стандарт, хэв шинжийг тогтоож байгаа ийм сайхан сан өнөөдөр ингээ 10 жилийн хойд хийж байгаа. Энэ өдрүүтээ давхцуулаад бид нар эрхэм хүндтэй багштай оройтсон ч гэсэн нэрэмжит танхимыг өнөөдөр бол байгуулж байгаа. Тэгээ энэ танхим бол өнөөдрийнх шиг үргэлж дуу хуураар бэлгсэн, инээд баяслаар бэлгсэн, үргэлж энэ залуу насны ирч хүч цог золбоогоор халигсан ийм танхим байна гэдэгт бол итгэлтэй байна. Энд бол одоо Нор Банзад судлалыг хөгжүүлэхэд, Монголын урдын дууг хөгжүүлэхэд ажиллаж байгаа эрдэмтэн профессорууд маань ирж лекцээ уншдаг, маргалддаг, хэлэлцүүлгээ явуулдаг. Тэр бүтээлүүдээр нь бид нар соёл урлагийн их сургуулийнхаа музейг бас өргөжүүлэх ийм бодолтой байгаа. Сургууль маань өөрийн гэсэн музейтэй болон дэлхийн их сургуулиудын жишгээд. Тэгэхэд бол тэр музей нэгэн хүндтэй эзэн нь бол манай энэ сургуулийн уртын дууны танхимыг анх үндэслэн байгуулсан. Энэ олон шавнарыг төрүүлсэн та нарын багшийг өөрийнх нь гарын одоо анхны шавнар нь одоо шавийнхан шавнар одоо өнөөдөр танах багшсаад яаж байна. Та нарын дундаас бас энийг үргэлжлүүлэх багш нар бол төрнөө. Тийм учраас сайхан энэ эрхэм хүнийхээ нэрийг бид нар бас үеийн үед үрд дандаа дурсан сайхан авч явнаа. Энд бол би бол эргэлзэхгүй байна. Итгэлтэй байна. Тэгээд энэ Нор Банзад сангийнхандаа улам өндөр амжилтыг хүсье. Та нарын дундаас уртын дуугаа зөвхөн дуулах биш бас судлах, хүмүүст хүргэх, хадгалах энэ үеийг дамжуулах олон залуучууд, эрдэмтэд, дуучид, уран бүтээлчид бас
та нарын дотор бол байгаа гэдэгт л эргэлзэхгүй. Тэгээд хүүхдүүдтэй уран бүтээлийн асар өндөр амжилтыг хүсье. Их баярлалаа. За та бүхэн өмнө Монгол Улсын төрийн суурь урлагийн давталын хөгжмийн зохиолч Шаруу таныг урьж байна. 이 저도 이후에서 хөгжмийн зохиолч хүн тааж байгаа. Тэгээ өөрийнхөө сэтгэлийг хэлэхэд бол ерөөсөө энэ уртын дуу гэдэг бол маш том одоо зүйл Монголын ард түмний бүтээсэн цөөхөн хэдэн гайхамшигын нэг юм шиг нэг юм гэж бид ярьдаг. Гэхдээ бид нар энэ уртын дууныхаа ач холбогдлыг арай дутуу тайлбарлаад арай нэг цааш нь бүр жинхэнэ ач холбогдлыг ярьж чадахгүй байх шиг байдаг. Тэгэхээр энэ зүйл бол маш гүн агуулгатай маш их одоо уртын дуу бүтээснээр Монголын ард түмэн юу олсон юм, юуг өөртөө бий болгосон юм гэд ингээд ач холбогдлыг ярих маш их зүйлийг ярьж болдог. Тэгэхээр энэ бол нэлээд оюуны хувьд нэлээд тийм гүн гүнзгий агуулгатай маш том зүйл. Тэгээд энд бол манай дуучдаас нэлээд илүү дүлхүү, авиастай илүү дүлхүү одоо ухаантай гэх юм уу, илүү хөдөлмөрчин энэ рүү орж ингэж ажилдаг шиг надад санагдсан. Тэгэхээр Нор Бонцдгийн хувьд бол энэ үеийг авч явсан одоо цөөхөн хэдэн гайхамшигт дуучны нэг. Миний хувьд бол одоо Нор Бонцдгийтэй бас нэг жилийн хугацаанд хамт ажиллах ийм цуг сууж бас нэг хэдэн дуу нотлох оролдох ийм одоо завшаан тохиолж ирсэн. Үнэхээр бол энэ уртын дуу гэдгийг судлахад бол Монголын хөгжмийн урлаг хэрвээ судлаач одоо манай эрхэм судлаач нар бол бүх насаараа хийх ажилтай л гэж би бол хэлнэ. Ягаад гэвэл уртын дуу бол нутгийн онцлог, нутгийн хүн болгоны дуучин болгоны сэтгэлгээний онцлог гэд ярих юм бол маш их зүйлийг ярьж болох юм. Тэгэхээр Нор Бонцдгийн хувьд бол нэлээд хэцүү үе таарсан шиг байдгийн уртын дууны хөгжлийн яг одоо уртын дуу байх уу, байхгүй ардын урлаг ер нь хоцрогдсон урлаг биш байгаа гэж хүртэл ярьдаг тийм үе. Гадны одоо Европын соёлын нөлөө орж ирсэн, Европын урлагийн нөлөө маш хүчтэй орж ирсэн ийм бас Нор Бонцдгийн үе таарсан. Энэ талаасаа бол нэлээд хэцүү үеийг туулсан. Тэгээд энэ хүний ачаар бол өдөрт энэ сайхан олон дуучид төрж одоо олон гайхамшигтай сайхан дуучид дэлхийн олон оронд очиж уртын дуугаас урталж ингэж яваа нь бол энэ хүний гавьяа юм аа гэж би өнөөдөр ингэж бодож байгаагаа хэлэх хэрэгтэй. Дээрэс нь ер нь уртын дууг дуулахад илүү ур ухаан, илүү одоо хөдөлмөр, баян тэрийг одоо хөөж одоо тэрэндээ хүч хөдөлмөрөөр зориулах, амьдралаа зориулах ийм шаардлага байдаг шиг байна. Тэгээд энэний одоо нэг тод жишээ нь бол Нор Бонцдгийн юм. Тэгээд Нор Бонцдгийнхаа гаргасан замаар олон дуучид явж одоо манай олон өнөөдөр Ахмад болоод байгаа энэ олон дуучид бол бүгд Нор Бонцдгийн шавнар цаашдаа одоо та бүгд маань одоо дэлхийн олон орнд уртын дууны гайхамшигыг үзүүлэх байх. Үнэхээр одоо би гадаадын оронд одоо бас нэг зарим нэг уртын дуучидтай явж ирсэн. Үнэхээр гайхдаг. Дэлхийн хөгжмийн зүтгэлтнүүд бол үнэхээр одоо толгоогоо сэгсэрч, шагширч, толгоогоо одоо байрж, жихээ дарж ингэж сонсдог. Би нэг тохиолдлыг ярив. Хонгор зуултаа 2000 онд Яямагийн урилгаар очиод тэр Америк ингээд олон орн, Азийн олон орн өөрийнхөө юг сонсуулж яхад бид нар нэг иймэрхүү жижигхэн зааланд байсан. Тэгээд тэр сүүл хонгор зуулыг дуулах болохоор зэрэг юу гэж хэлсэн гэхээр тэр хөдөлж байгаа юм. Энэ дуу бол энэ дуунд бол энэ одоо орчин араа багдж байна. Тийм учраас бүгдээрээ одоо гадаа гарч араа чөлөөтэй газар очиё гэж гадаа гарч дуулуулж ирсэн. Тэгэхээр Монголын ард түмний бүтээсэн гайхамшиг бол үнэхээр одоо дэлхийг одоо айлдан эзлэх юм чадвартай юм шүү. Та олон аятай. Гэхдээ нэг зангидсан нэг юм өөр юутай байдаг юм байна. Жишээлбэл төгслөө гэхэд чинь ерөөсөө утгаж л байна. Аялал заавал утгагдаж байна. Одоо ингэ шавхаад ингэ дуусч байгаа гэсэн байна. Ийм юм байна юм байна. За хоёрдугаар. За хэлбэр юм. Ямар нэгэн одоо уран зурагч гэсэндээ одоо ингээд би одоо нэг зүгээр нэг юм холст аваад дээр нь бахан уучлаарай нус цэрэг ингээ хайчаад тэгээ тэрийг жазлаад байчих юм бол энэ айгуу бол орчин үеийн одоо маш тэ зурагч их хүн хэлнэ.
Тэгдэг байхгүй. Тэгэхээр юм болгон жаазан дотор байхгүй. Форма. Манайх 3 анги хэлбэртэй юм байлаа. Манай хотын. Энэ бол хаанч байхгүй. Би эргээд энэ 3 ангид руу орно. Одоохондоо би зүгээр одоо ингээд яг ингээд товчхон яриад явж шít. 3 ангид хэлбэртэй юм байлаа. 3 ангид хэлбэрийн гол анги нь бол одоо кульминаци ориглон. Тэгтээ Европын 3 ангид хэлбэр шиг одоо санаатны симфонический цикл одоо санаа симфонид одоо тэр ориглон хаана гэдэг одоо ингээд алтан юмны одоо точка золотого сечения гэдэг юм ингээд зохиолыг 4 хуваасны 3 дахь хэсэг дээр нь оргил байх хэрэгтэй гэдэг юм номтой байдаг байхгүй юу? Манайх тийм биш. Манайх ихэнх талдаач байж болно, яг голдооч байж болно, төгсөл талдаач таагч болно. Тэгээ энэ юутай холбоотой байдаг юм бэ? Үгтэйг холбоотой. Яса дууны үгтэй шууд холбоотой. Утга агуулгатай шууд холбоотой. Хэрвээ эрхэм төр одоо тэнгэр нар одоо юу гэх тийм том юмыг хэлсэн бол яг тэр үгэн дээр чинь очиж тэр дууны орлоо амжина. Байдаг юм байна л. Тийм. Зам гол гэсэн тийм одоо үг ингээд тэр уртын дууд байж ивэл тэр аялгууд ингээд судлаад үзэхэд ингээд дэшээ явдаг. Ингээд бичдэг. Тийм сонь юм байна. Тэгэхээр аялгуу үгний шүтэлцэн харилцаа маш нар юм байна. Чухамгүй эхэлж үгийн хүн зохиос юм уу? Эсвэл эхэлж аяын хүн зохиос юм уу гэдэг өнөөдөр юу өндөг дахиад хоёрын тэрний л юу гэсэн. Энийг бол хэлэх юм. Энэ бол цухтаал гэж. Тийм учраас та нар хэвээр уртын дуу судална гэх юм бол урд манах уртын дуу яаж судалдаг байсан? Үгэн дээр нь одоо хорлоогоо жишээлбэл хүн үгээр нь үгүй надад ч хүн дуулдаг аялгуудтай. Тэгэхээр зөвхөн аялгуун дээр үгүй цаан ч үгэн байгаа. Ойлгож байна уу? Тийм учраас энэ ч юм бол ерөөс ингээд нийлцсэн болохоор энийг таслахын арга байхгүй. Ингэж яд чинь нэг юм эдэс нэг юм бүтээн болж байгаа юм. За сургалт одоо сонгодог урлаг бол өөрийн дэг сургалт байсан. Манай хотын дунд байсан уу? Байсан. Шав сургалт байсан. Гэхдээ та нар анзаараарай. Монгол хүн болгон өстой хөөх толботон болгон уртын дуу дуулдаг гэвэл худлаа. Тийм байдаг байхгүй юу? Энэ чинь тусгай урлаг. Тусгай хүнд зориулсан урлаг. Тэр чинь хүн болгон ингэ зоргоороо дуулж чаддаг ч урлаг биш. Яг үнэхээр одоо уртын дуу дуулдаг хүмүүс байгаа. Би зүгээр жинхэнэ дуучтай яриад байгаа байхгүй юу? Тэр өнөөдөр юу анзаарэгдэж байна? Өнөөдөр бол юм жоохон алдагдаад эхэлсэн байна. Би зориуд энийг хэлэх гэж байна. Энд олон багш нар байж байгаад би олон хэлээд би дийлэх байгаа учраас өнөөдөр дахиад албан ёсоор хэлье. Та нар норон гонцгойг дооч тавахгүй. Ингээд 10-20 дуучдын доктор ороод дуулж байгаагийн төсөөлөх үү? За яг надад хариулаа. Төсөөлж гэнэ үү? За дорж тавгүй ингээд олон дууч дотор ингээд цуг нийлээд ингээд дуулж байгаа. Төсөөлж гэнэ үү? Байхгүй юу? Өнөөдөр Норон Ганцгойг 20 дугаар зууны манлай дуучин уртын дууны хатан хаан гэж хэн нэрлсэн? Яаж нэрлсэн? Хоорон дотор ороод дуулж явах юм бол энэ хүн чинь ямар нуглаа хийж байгаа юм? Энэ чи яасан тансаг донжтой дуулж байна гэдэг хэн сонсох юм бэ? Өнөөдөр манай модонд юу болсон? Монголын өрөвчгөн сэтгэл яваад байдаг. Хөрөхэд энэ уртын дуучин, энэ юм бүгдийн тайзан дээр аргачих та. Тэр юм байгаа. Уртын дуу яагаад ингэж айхтар хөгжиж чадсан бэ гэвэл энэ бол гоцлол урлаг байсан учраас. Энэ тэндээс дуучид очив. Одоо нэг юм том алмаас байна гэж бодъё. Алмаас яадгүй. Машин тас гаргах тусам улам ингэж гялалцдаг. Тэр шиг үеийн хэдэн зуун жилээр дуучин болгон өөрийнхөө талстыг оруулж нэмж авсаар байна. Өнөөдөр энэ чинь тийм том алмаас болоод дэлхийд дээр гялалзаад явж байна. Энийг бол хүн сонсохдоо чухамхүү тэр дуучингийн ур чадварыг сонсч энэ нэр үнэхээр агуу дууч юм а гэж хэлэх хэрэгтэй болж байна.
хоорон дотор тийм юм байдаггүй байхгүй юу. Одоо манай Монгол даяа наадмаар хаанч концертанд баахан уртын дуучин гаргаад би зарим уртын дуучдыг өрөвддөг ш. Хөөх ёстой үнэхээр энэ мундаг дуучин да гэж бодоход хэн тэрний мундын сонсох юм бэ? Тэгээ уртын дууч нэгээд дуулахаараа хүн болгон өөрийнхөө юугаар дуулдаг болохоор за уучлаарай их бүдүүлдэг хон ямаа майлж амшсан юм байна. Та нар уртын дуугаар үнэндээ бол алж байгаа гэж би. Энэ ерөөсө байж болохгүй асуудал байхгүй. Би бүр зориуд энд ингээд хэлж байна. За одоо би 3 ангид хэлсэн. Төв айшин оц үзэгдэл гэж би хэлж байсан. Эрт дээр үеийн хүмүүстэй хүрийн холбоотой тэдний одоо ертөнцийг үзэхтэй шууд холбоотой уртын дуу хийсэн үсэн. Би болохоор бараг тэр одоо юу гэх юм нөгөө нэг тэргообдны юу гэдэг чинь. Тэр үеийн тэндээс гэсэн чи үгүй ээ. Тэрнээс өмнө байсан баг. Энийг бид нар гаргаж ирэх ёстой. Тохонд гаргаж ирэх ёстой. Гэхдээ тэр сүг зурган дээр байгаа юм чинь одоо тэр одоо уртын дунд байгаа гурван ангид тэр монголчууд эрт дээр үеэс шүтэж одоо ингэж бэлгдэж исэн 2-ын тоо 3-ын тоо энэ бүхэн чинь байдаг байхгүй. Энийг та нар өөрсдөө уншиж олж уншаарай. Маш сонир зүгээр хэдхэн минутанд бол ийм юм ярих бол болохгүй. Одоо би хамгийн гол юм байна. Уртын дуу бол Монголын сонгодог урлаг биш ээ. Гэхдээ Монголд тэрнээс даваад Монгол уртын дуу бол дэлхийн хөгжмийн урлагийг бий болгох. Хөгжмийг бий болгох. Шууд нөлөөсөн гэж би өнөөдөр батлах гэж. Би баталж чадсан ч гэж бодож байна. Зөвхөн наадлын жишээ аваад хэлээ. Би танаасаа хэлдэж уртын дуу 3 акт хэлбэртэй юм гэлээ. Энд оргилтой юм гэлээ. Тийм ээ? За тэгвэл намайг консерватор училищ одоо ингээд нөгөө нэг хөгжмийн судлалын ангид ингээд судлаач ангид ингээд онлайн ангид би ингээд суралцчихсан л да. Тэгээд Оросын том эрдэмтэд ч ингээд бид нарт хичээл зааж байгаа шүү дээ. Тэгэхэд миний судалгаагаар 13 дугаар зуун уртын дуу бол яг жинхэнэ сонгодог хэлбэрээ сонгодог хэлбэр. Тэс өмнө нь байсан гэсэн үг шүү дээ. Сонгодог хэлбэр хүртлээ эн чинь хэдэн мянган жил явах хэрэгтэй байдаг. За 13 дугаар зуун. Тэгэхэд 3 анги хэлбэр байна. За би тэгэхээр би юу гэлээ гэж бодвол 15 дугаар зууны Европын хөгжмийг аваад ингээд сонсоод үзлээ. Тэнд ерөөсөө 3 ангид хэлбэр үнэр баг. Тэгтэл багш нар надад яаж зааждаг байсан шаварч ус мэдчихэв. 3 ангид хэлбэр бол классик юуны одоо хамгийн одоо тодорхой юм аа. 3 ангид. Тэгэхээр энэ бол манай гурван онолтой адилхан байхгүй. Манай Монголын философи монголчуудын философитой, гүний философитой шууд холбоотой байж байгаа. Ойлгож байна уу? За одоо ингэж байгаа. Та нар чинь хүн болгоо одоо уртын дуу ярихаар шуран хайлаа гэж. Бүх уртын дуу шуран хайтай гэвэл тэрэн шиг худлаа юм бол байхгүй. Орч тавгол надад өөрөө хэлэхдээ за нэг 3 уртын дуу шуран хайтай байсан. Харин би нуруу гонцтой өнөдөө бүр зориуд хэлнэ. Нуруу гонцтой би хэлсэн шүү. Дүүчин бол агуу дүүчүүд ингээд нэг тас гаргаж ирдэг тийм үү алмаас нь тэрнтэй адилхан доош тавгаа нуруу гонцтой хоёулаа өөрсдийнхөө талстыг үлдээсэн. Тийм учраас ялалцах өшөө нэмэр болсон байхгүй. Нуруу гонцтой бол үнэхээр тэр их сайхан яг эндээ ингэж цуурай дуулж гаргадгаараа тэгээд тэр нэг бас хитэн дуундаа нэмээд шуран хаа өөрөө ингэж хийж хэлсэн. Тий. За тэгээд шуран хаа гэдэг яриад байдаг. Эцэд шуран хаа гэдэг чинь юу юм бэ гэвэл жинхэнэ одоо нөгөө оргил кульминаци гэдэг чинь мөнөөс мөн. Захаал. Яг хүн чинь хүлээж байгаа байхгүй. Кинонд ч гэдэг чинь ингээд хөгжим амар одоо заада нэг юм болох гэж юм да гэх тийм биш үү. Яг тэр шиг ингээд хүний чинь ингээд нөгөө психологически ингээд бэлдээд эхэлдэг байхгүй.
За одоо эсвэл тас хийхэндээ гэж. Аяа. Тунаа авчихсан. Энэ бол манай шууд. Дордоо надад ээжсэн. Мөхөө ерөөсөө ахраа чангаа ингээд биш ээ. Ингээд халуун нэшээр халуун бүдээр ингээд нөгөө мөнгө ус чинь гүйж авч ийм нарийнхан та нар тэг дуучин гарах хэрэгтэй. Өөрөө надад ярьжсэн тийм. Тэгтэл 1900 Сэрийн Рахманы нот гэдэг Оросын хөгжмөн зохиолч. Төгөлдөр хуурын 2 дугаар концерт зохиолоо. Тэндээ анх удаа тэр аяахан кульминац гэдэг бий болгож байна. Оо дэлхий гэдэг чинь шокц. Юу гэсэн үг вэ? Кульминац гэдэг чинь тас няс буугаад явдаг юм чинь. Гинт ингээд гэжсэн. Энэ манай шууд би сүүлд Италийн дуучин тэр Монсеррат Кабале гэх том дуучдын аюунуудыг маш их сонсдог байхгүй. Тэрнээс би гинт ингээд ухаарсан байхгүй. Тэр Монсеррат Кабалегийн та нарт арийг сонсороо. За одоо ястаа гэж хэлдэг чинь. Тэгтээ Италийн одоо биш энэ дөөрийн дуучдыг хэлдэг нэг юм бол юу вэ гэвэл ингэж аяархан кульминацаар дуулах хамгийн их зүгс. Тэгэхээр шуранхаагаар дуулах хамгийн хэцүү үстэй дуулж та. Та нар яг мэдж байгаа байхгүй. Барагтай хүн чинь гарч ирж чадахгүй. Энэ тийм том ялдаг байгаа шүү. Тэгэхээр хүүхдүүдэд та нар байна шүү. Энэ хэдэн мянган жилийн өмнөөс өвөгдөөдсөөс ингэж уламж ирсэн уртын дуугаан өнөөдөр өртөөлөө. Хойч үедээ үлдээх гэж та нар сурч байна гэдэг бол би та нараа захархаж байна. Би энэ соёл урлагийг сургуулиар бахархаж байна. Анхын тэнгэн нээсэн би одоо дөрөв ганцтай байсан хэлэх үг байхгүй би бахархаж байна. Ганцхан асуулт. Цаг хэмнэн байна. Одоо үтэн тайван асуулт. Орногын уртын дууч, Батцангэрийн уртын дууч гэдэг байхгүй. Заавал дундгой тал руугаа явчихад байна. Тэгэхээр би өөрөөс чинь энийг байгаль Зэнийг баштай ерөнхийдөө бол Наран Туяа гэдэг одоо докторант бол ерөнхийдөө судлахыг оролцсон. Гэхдээ нэг ч хүн судлаагүй. Гэхдээ би нэг ингэж бас боддог. Энэ байгаль орчинд хүний хоолой бас их холбоотой юм шиг байна. Яагаад гэвэл одоо ингээд бурятын эрэгтэй дуучид болохоор тэр юм дуучид. Бурят. Тэгэхээр техник нутгийн нэг онцлог бас байна. Тэгэхээр би дунд говийн тэр байгаль, тэр өөр амьсгал. За тэгээд ерөөсөө ингээд хөндлөлтөд ирсэн юм асаа хадгалж чадсныхоо. Манай Сүхбаатар аймаг ч гэсэн хүртэл дуучид сайтай. Гэхдээ ягаад чи одоо дунд говийг гэдэг нэргүү гэдэг ингээд гээл одоо багш нар нь хүртэл одоо сайн дуучид бүгдээрээ ингээд дэлгэр багш байна. Дооч тавгүй нөрөө ганцтай бүгдээрээ дунд говийг болчихдээ. Тэгэхээр энийг бол хүн судлах ёстой. Би бол энэ нөлөөлж байгаа гэж бодлоо. Саналтай байна. За 어떤 돈에 эзний олсон нийлүүлж би хоёр талыг сонсч би жанимдаа жаргаж ажилласан энэ юм шиг хоёр талыг нэг талыг чи би хинээс сонссон байж сонсох та нар одоо нэг донод байна. Норвег банцд манай ажил дээр очиж 30 жилийн өмнө уртын донод байна. Тэгээд Италийн дуурайтай гэж холбоотой том лекц хийсэн. Би дэг гайхажсэн. Дуучин өнчөд ингэ бас яг юм болдог лекц хийх юм болоо гэж би тэгж монгол ухаанаар гайхажсэн. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд өнөөдөр нэгэнтээ сайн Монгол ардын уртын дуу сүрэн сайхан ангаад өг. За Норбоц багшийн зэрэмжит оюутан залуучуудын уртын дууны уралдааны гран-при шагналтай. За Норбоц сангийн ихлэгээр соёл урлагийн сургуулийг өсөж одоо цагдаагийн сүлжүүлэлттэй уртын дуучнаар ажиллаж байгаа. Наран дуулан дуулж соёл урлагийн сургуулийн концерт мастер багш нараа.